За төрийн албаны зөвлөл орон нутагт улс орны хэмжээнд төрийн албаны шинэтгэлтэй холбогдуулан зохион байгуулж байгаа үйл ажиллагааны нэг хэсэг нь бол өсвөр үе залуу хүүхэд багчуудаа төрийн албаны чиглэлээр мэдээллийг өгөх чиглэлээр ажиллалаа. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд залуучууд маань орчин үеийн төрийн албаны тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, цалин хөлс, нийгмийн баталгаа дээрээс нь мэрэгжил сонгох чиглэлээр бас энэ асуудлыг сонгож хөндөж ярилцлаа. Хүүхдүүд маань бас хэдийгээр тэд 10 жилийн хүүхэд ч гэсэн өнөөдөр мэрэгжлээ сонгочихсон төрийн албаны чиглэлээр өөрсдийн гэсэн бас үнэлэмж, дүгнэлт, өөрсдийн төсөөлөлтөй болчихсон ийм байдлууд байна. Дээрээс нь бид хууль тогтоомжийн хүрээнд төрийн албаны тогтолцоо бол нэг ийм байдгийн. Ийм учраас төрийн албанд ордгийн ямар шаардлага, шалгуурыг хангахаараа төрийн албанд ордгийн бэ гэдэг чиглэлээр залуу үе хүүхэд багчуудаа мэдээлэл өгч ажиллаа. За хүүхдүүд маань сонирхсан асуултаа бас асууж байна. Тухайлх юм бол цалин хөлсний систем яагаад ийм сонин өөр байдгийм бэ гэдэг асуудлыг хөндлөө. Тухайлх юм бол түүхийн албан хаагчид ажилтнууд болохоор зэрэг 3-5 сая төгрөгийн цалинтай байхад бидэнд эрдэм ном зааж биднийг хүмүүжүүлэх гэж байгаа багш нарын маань цалин тэднээс яагаад доогуур байдгийм бэ ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг асууж байна. За дээрээс нь төрийн бодлого боловсруулад олон мөрийн хөтөлбөр асуудлуудыг хөндөж тавих юм аа. Энэ тавьсан асуудал маань үнэн зөв бодиттой мэдээлэл олдог цаг хизээ ирэх болоо гэдэг. Тэгэхээр энэ хүүхдүүд маань бас улс төрийг сонирхдаг, улс төрийн үйл явц ямар байгааг бас анзаардаг байна. За тэдний эцэг их ах トゥ хамаатан садан мэдээж төрийн албанд ажиллаж байгаа. Тэднээс гарч байгаа мэдээллээр бас төрийн албыг төсөөлдөг байдал ажиглагдлаа. Тухайлх юм бол төрийн алба бол хүн зурталтай, авилга хийх хуулт их идэвхжсэн гэх энэ мэдээллийг хаанаас авч ийнэ гэхээр дандаа захим орчноос авч яана гэдэг. Бид энэ чиглэлээр нь бодиттой мэдээллээр хангах үүднээс бас зарим зүйлийг тайлбарлаж өглөө. Өөрөөр хэлэх юм бол төрийн албан хаагчид татвар төлдөггүй. Төрийн албан хаагчид бусдын төлсөн татвараар амьдэрдэг гэдэг ийм ойлголцтой байдаг юм байна. Гэх мэт энэ зарим эндүүд ашаа ойлгосон зүйлүүдийг нь залруулах, тэдэнд эх оронч гэдэг юм уу төрийн албыг зөв талаас нь ойлгох, төлөвшөх, ирээдүйн магадгүй Монгол улсын ерөнхийлөгч, их хурлын гишүүн, сайд, төрийн албаны зөвлөлийн гишүүнч гэдэг юм уу төрийн албан хаагч болох энэ зам мөрд нь бас бага боловч тус нэмэр болно гэдэг талаас нь төрийн албаны чиглэлээр мэдээлэл өгч харилцсан